Сайн байцгаана уу? Та бүхний өдрийн амар амгалан гэрье. За миний би энэ хүн мэдээллийг Польш улсын Варшав хотоос хүргэж байна. За дэлхийн нийтээр дэгдээд буй COVID-19 буюу коронавирусаар өвчлсөн хүний тоо Европын холбооны улсад одоо харилцаа илүүгүй байна. За Европын орнуудын одоо байдал хүн твээр байна. За Испани, Итали улс ерөнхий гол нутад цэг хэвээрээ байна. За Итали улсад одоо 147,600 өвчилж одоо нас баралт маш хамгийн өндөр байна. 18,850 төрсэн байна. За Испани улс 161,852 хүн өвчилж одоо 16,000 хүн нас барсан. За Франц улс 124,000 хүн өвчилж 13,000 хүн нас барсан. За Герман улсад 122,000 хүн өвчилж одоо нас баралт харьцангуй бага байгаа 2,736. За Англи улсад бол 73,000 хүн өвчилж одоо 9,000 хүн нас барсан гэсэн албан ёсны мэдээлэл байна. За Польш улс маань одоо 16 аймаг нэгж хоттой. За Варшав хот бол сая 800,000 оршин суугчтай. За өнөөдрийн байдлаар одоо коронавирусын халдвараар өвчлсөн хүний тоо Варшав хотод хамгийн өндөр байна. За 1500 хүрсэн байна. За нас баралт 53 хүн байна. За Вроцлав хотод 657 хүн өвчилж одоо 20 хүн нас барсан байна. Катовиц хотод одоо 763 хүн өвчилж 39 хүн нас барсан байна. За Краков хотод 469 хүн өвчилж 9 хүн нас барсан. Үүжид 463 өвчилж 7 хүн нас барсан. За Познанд 487 өвчилж 26 хүн эндсэн одоо ийм тохиолдлууд байна. За Польш улсын одоо хот болгон харилцан адилгүй байна. За өнөөдрийн байдлаар одоо Польш улсад коронавирусын халдвар авч өвчлсөн хүний тоо одоо 6,088 хүрсэн байна. За 195 хүн нас барсан. За 375 хүн одоо энэ өвчнөөр эдгэж эмчлэгдэж гарсан байна. За нийтдээ одоо 2,426 хүн эмнэлэгт байна. За 31,000 хүн эмнэлгийн хяналтанд. За 166,000 хүн одоо тусгаарлагдсан одоо ингэж тусгаарлалтанд одоо байна гэсэн албан ёсны мэдээлэл байна. За Польш улсын харьцангуй одоо энэ коронавирусын тархалт харьцангуй гайгүй байгаа. За яг миний бодлоор бол яг ер нь Польш улсад энэ халдвар төвчин гарснаас хойш одоо маск зүүхгүйсэн. За одоо маск зүүсэн тун ховор харагдаж байсан. За яг үүнтэй холбогдуулаад одоо ерөнхий тархалт одоо бас ингээд нэмэгдсэн болов гэсэн миний бодол байгаа. За 4 сарын 16-наас эхлэн за одоо маск хүн болгон зүүн. За дэлгүүр хошоо олон нийтийн газраар одоо маскгүй зорчиж болохгүй гэсэн одоо мэдээлэл гарсан байгаа. За Польш улсын одоо Варшав хотоос та бүхэндээ одоо үнэн бодиттой мэдээллийг одоо цаг алдалгүй хүргэж явахыг бодож байна. За та бүхэндээ эрүүл энх одоо сайн сайхан бүхнийг хүсье өрөөё.